Сайн байцгаана уу? Өнөөдөр Smart Hub-ыг хэрхэн өдөр тутмын байгууллагын дотоод үйл ажиллагаанд ашиглаж болох талаар нэгэн жишээг танилцуулъя. Бидний авсан жишээн дээр ажлын тус бүрийг нэг айдан болгож авснаар хүн болгон тухайн компанид хөдөлмөрийн гэрээ байгуулсан цагаас ахуулаад өөрийн гэсэн түүх үүсгэх боломжтой байгаа бөгөөд эдгээр мэдээлүүд нь блокчейн дээр хадгалагдах. Жишээ нь үйл ажиллагааны менежер нь ажилтны тус бүр рүү шаардлагатай бичиг баримтыг PDF болон бусад цахим файл ашиглан илгээж нөгөө талд нь хүлээн авснаар дундын гэрээ мөн бусад шаардлагатай бичиг баримт солилцоог бүрэн цахимжуулж аюулгүй хадгалах нөхцөлийг бүрдүүлэх юм. Хэрвээ оруулсан бичиг баримт алдаатай эсвэл компани дотоод журамлын нийцээгүй тохиолдолд ажилтны систем дээр татгалзсан хариу өгч давхар өөрийн сэтгэл үлдээснээр цахим хэлбэрээр мэдээллийн үн зөв байдлыг ханган хоорондоо солилцох бүрэн боломжтой. Smart Hub дээрх форм builder нь бодит амьдрал дээрх цаасан хэлбэрийн хүссэн бичиг баримтыг цахим хэлбэрт оруулах функц бөгөөд энэ нь текст, гарчиг, зураг, аюут тохиргоо гэх мэт олон төрлийн элементүүдээс бүрднэ. Оруулсан бичиг баримтыг PDF хэлбэрээр шууд харах эсвэл татах боломжтой бол форм ашиглан явуулсан тохиолдолд нэмэх шаардлагатай мэдээлэл оруулан харилцагч руугаа буцаад явуулах боломжтой юм. Харин одоо бидний өмнө байгаа байгууллагын дотоод үйл ажиллагааны use case-тэй илүү дэлгэрэнгүй танилццгаая. Гал удрахын ажилтан санхүүгийн албанаас цалингийн тодорхойлолт тавих хүсэлд оруулснаар доржоо гэх нэртэй нэгтлэн нутагч нь систем дээр мэдээлэл авах ба эргүүлэн гал бадрах руу бөгсөн форм бүхий мэдээллийг бичиг баримт хэлбэрээр оруулна. Ингэснээр нөгөө талд мөн адил мэдээлэл авч тухайн бичиг баримтыг баталгаажуулах зарчмаар явна. Үүний адил жишээ нь Бата гэх ажилтан томилдоор гадаад руу явах шаардлага гарсан гэж үзвэл Бата нь томилтын хуудсыг форм ашиглан оруулж давхар бэлэн мөгний хүсэл тавьснаар Доржоо гэх нэгтлэн санхүүгийн албанаас баталгаажуулна гэх мэтээр олон тооны харилцагчид хоорондоо мэдээлэл амар болон найдвартай суугаар солилцож цаг хугацаагаа хэмнэх боломжтой. Үүнээс гадна альва хэрэглэгч оруулсан бичиг баримтыг үндсэн цэснээс нэгдсэн байдлаар харах боломжтой байдаг бөгөөд дотроо аль алдан хилцэн, ямар алдан тушаалan, хэн гэж хүнээс ямар бичиг баримт орсныг шүүх байдлаар харж болох юм. Ингэснээр хүн болгон өөрийн ажлын карьерийн түүхээ бусдаар баталгаажуулах хэлбэрээр эмх цэгцтэй бүрдэх бөгөөд мэдээлэл блокчейнд аюулгүй хадгалах нөхцөл бүрдэх юм.